За хуульч бүлгүүн байна. Энэ удаагийн бичлэгээр такси үйлчлэгээ эрхэлдэг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудаа нэгэн зөвлөгөө хүргье. Өнгөрдөг онд буюу 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр зөвшөөрлийн тухай хуульд орсон нэмэлтээр бол такси үйлчлэгийг тусгай зөвшөөрөлтэй болгон хуульчилсан. За ингэхдээ бол зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгууллагууд энэ үйлчлэгийг эрхэлж болохоор бол хуульч тогтоосон байж байгаа. Өөрөөр хэлбэл такси үйлчлэгийг тусгай зөвшөөрлгүйгээр эрхэлж болохгүй. За мөн дээрээс нь тэрхүү тусгай зөвшөөрлийг бол иргэн буюу хувь хүн авах боломжгүй болж байна гэсэн үг юм. За хуулийн энэхүү зохицуулалт нь энэ сард буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Иймд такси үйлчлэгээ эрхэлдэг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрлийн тухай хууль заасны дагуу тусгай зөвшөөрлийг авч, за автоэрийн тухай хууль заасан холбогдох нөхцөл шаардлагыг хангасны дараагаар энэхүү үйлчлэгийг эрхлэх боломжтой бол хуульчийн зүгээс өгч байна. За хэрвээ энэхүү хуулийн зохицуултыг зөрчиж тусгай зөвшөөрлгүйгээр такси үйлчлэгээ эрхэлсэн тохиолдолд хувь хүнийг 5 сэдвэргээр, хуулийн этгээдийг 50 сэдвэргээр торгохоор зөрчлийн тухай хуульд зохицуулсан байна.